5-7 гашуун сухай чиглэлийн нүүрс тээврийн автозамын асфальт бетон хүчилтэнд температурын өөрчлөлтөөс үүссэн ан цав хагарлыг битумээр гагнаж ажиллалаа. Хамар хугацаа 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хийгдсэн ажил хэв ажилтын заадас битумээр гагнах ажил. 5-7 гашуун сухай чиглэлийн автозамын 239 км хатуу хүчилттэй автозамд 5 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн асфальт бетон хүчилтэнд температурын өөрчлөлтөөс үүссэн хэв ажилтын заадас гагнах ажлыг хийж эхэлсэн. ПК-84 нэмэх нь тэг ПК-92 нэмэх нь 400-ийн хооронд ПК-97 нэмэх нь тэг ПК-97 нэмэх нь тэгээс ПК-100 нэмэх нь тэгийн хооронд автозамын зорчих хэсэгт нийт өргөнд ПК-108 нэмэх нь 900-аас ПК-121 нэмэх нь 200-ийн хооронд автозамын зорчих хэсгийн ачаатай талд хийж гүйцэтгэсэн. Нийт 200,048 урт метр хэв ажилтын заадсыг 51,000 кг битумээр гагнах ажлыг хийж гүйцэтгэсэн. ПК-100 нэмэх нь тэгээс ПК-109 нэмэх нь 800-ийн хооронд өнгө хужилт хийгдсэн хэсэг тул хагарал бага байсан тул хийгээгүй. Өнгө хужилт хийж гүйцэтгээгүй хэсэг хагарал их үүссэн байсан тул ачаатай талыг хийж гүйцэтгсэн.